16 удаа шаргацсан бие дээр нь халуун ус асган шалзалж толгойг нь хуйхлан хөл гарыг нь шатааж дарчлагаад хөлөөс нь оосрлон чирж тавхиад орхисон байжээ. Халахын гол 1939 оны 5 сарын 28-ны өдөр. Очин лавга бүрээчин бирва нар байрлалаасан үлэмж зайд хоёулахнаа дайсантай тулгарв. Лавга нь бүрээчингийн штабын байр руу түргэнгүй. Чи амьд үлдэх хэрэгтэй мэдв. Хоёр амины нэг нь аврагдаж байвал ялалтанд нэмэртэй химэн душаагаад үлджээ. Эрээр дайсны дунд ганцаараа үлдэж 30 гаруй минут хориглон тулдаж дивизийн 5-ийн 6 дугаар дивиз штабыг байр сэлгэх хүч нэмэх болцоог хангасан гэдэг. Удааны дараа олоход түүний 16 удаа шаргацсан бие дээр нь халуус асхан шалзалж толгойг нь хуйхлан хөл гарыг нь шатааж дарчлагаад хөлөөс нь оосрлон чирж тавхиад орхисон байжээ. Ганц дайчинд ингэтэл хорсол бухимдлан гаргаж хүний ёсноос гажуудаар тамлан зовоосныг бодоход тэр бээр дайсанд их хохирол үзүүлж бухимдуулсан нь тодорхой юм а. Энэ тухай дайны дараахаар сумангийн нөхдийнх нь яриа. Соёлын гавьяа зүтгэлтэн минт оёогон биечлэн сурулжилж нийтлэл бичиж сүүлд өмнө л соёлын гавьяа зүтгэлтэн даш таваагүй нийтлэл бичиж улсын баатар болох ёстой химээж байжээ. Лавгаан тэр үед бичих үсэг тайлагдсан. Авхаалж самба эр зөргөр үеийнхэн дундан ялгардаг нэгэн байсан гэдэг. Өөр ханга аймгийн уян суманд төрсэн эгэл жирийн нэгэн хүүхэн. Даригагийн лавга ийхүү их орон ард түмнийхээ төлөө алтан амиан өргөсөн түүх 80 гаруй жилийн цаана алсран үлдсэн байна. Харин түүний амийг нь аварч ард тал руу гүйлгсэн хүү хожимын нэрт хөгжмийн зохиолч төрийн сойрхолд урлагийн гавьяа зүтгэлтэн бирва байв. Урлагийн зэвсэгт хүчний түүх бол эх орны эрлэх хөвгүүдийн түүх юм. Тэмцэл ялалтын түүх юм. Цэцэг навчтай тэрхэн газрыг цээжин дорон хамт тэврээд цэл залуухан амиаран хамгаалж цэргийн ёсоор амиан өгсөн юм. Ийхэд цэргийн алба хаасан ирчүүд бүгд мэдэх. Энэ дууг бирвагой эрхэм нөхрийнхөө гэгэн дурсгалд зориулсан гэдэг. Таврын цова орж ирэрлээ Дайчин хрэмин мошин дэгүр Дадвчаад илгүй халин өнгөрлөө Шавууд хичнээн жил орж буцалаач Алтан хилэн дархан хэвээрээ Шогямд жилүүд урсан одолооч Харуулын цэрэг эрлэхэг янзаараа